За бүгдэнд нь өнөөдрийн өглөөний нэмэнд хүргэе. Тэгээд өнөөдрийнхөө өглөөний ганц онлайн салон гэж нэрлэдэг байгаа. Юугаараа тэгээд хятад улсын тухай, Шижинпин нөгөө хятад улсын тухай. Хятад улс гэхээр бүр яг комьюнити улс тэгээд түүний тухай жоохон тийм 2-3 нэг нэрсоосоос үзээд нэг бичлэг тэгээд хэдэн Википедиа дээр нэлээд бас миний хувьд л өөрийн сонирхолтой санагдсан учраас та бүхэндээ хуваалцаад бас үүний дараа бас баг зэрэг дискшн сонирхолтой болоо гэж бодож байна. Тэгээд энэний өмнөх дугаараар бас нэг пост социалист орнуудын тухай манаас локка маань ярьж гисэн. Тэгээд энэ дээр би бас дахиад оруулчихсан байгаа. Тэгээд үүнээс хойш яриа болохоор нэгэн коммунист одоо социалист гэсэн бас ийм үг томьёо нэгэн гарч ирнэ. Тийм болохоор эхлээд л нэг бас нэг энийг өмнө бас ингэнээр тайлбарлагдсан байгаа болохоор тэр чигт би бас энд аваад ирчлээ. Жохон хамгийн эхлээд энэ империализм гэж байгаа хаан засаглалтай тийм. Ерөнхийдөө хаан л байх юм бол бүх юм өөрөө хийчдэг. Бүх одоо бодлого өөрөө зохиодог гэх юм уу? Тийм байсан. Бүр бичдэр идэгсэн. Тэгээд түүний дараа яхан томруулаад өгөөч. За. Үгүй яаж. Баярлалаа. За. Тэгээд үүний дараагаар либерализм гэдэг одоо чөлөөт эдийн засаг гэдэг байгаа. Тэгээд Японоор бол одоо жишүүгээ гэдэг яриад идэг. Тэгэхээр энэ гол юм нь болохоор энэ хүмүүс одоо эдийн засаг чөлөөт болцооч учраас ер нь мөнгө олж болох ч юм уу те мөнгөтэй хүмүүс олон мөнгөтэй болж болно. Тэгээд гол нь төр энд нь оролцохгүй гэдэг нь бас нэг чухал point байгаад байгаа. За би капитализм одоо либерализм гэдэг нь болохоор үүнээс хойш яриан дээр нэлээд яг нэг утгаараас гарч ирээд байгаа. Яг ингээд одоо жишээл энэ локагийн бичсэн дээр харах юм бол бас нэг баг зэргийн нэг өөр юм шиг харагдаж байгаа. Гэтэ ерөнхийдөө нэлээд ижилхэн. Тэгээд үүний яг дараагийнх нь гэх юм бол энэ социализм буюу коммунизм гэж байгаа. Тэгээд эхлээд коммунизмын тайлбарлах юм бол баг төр хэрэггүй болчиход байгаа. Хүн болгон баг хэсэгтэй маягийн доо. Тэгээд бүх юмаа ингээд хувааж идцгээгээд яг энэ дээр хэлсэн байна те. Миний юм бол чиний юм, чиний юм бол миний юм гэдэг шиг. Гэхдээ коммунизмд хүрмээр байгаа яг тэрний яг өмнөх шат нь болохоор социализм юм гэж яг би одоо хувьдаа ойлгоод байгаа. Тэгэхээр социализм гэхээр төр болохоор энэ бол хамгийн хүчтэй. Хүн болгонд ерөнхийдөө цалингийн ус төрөөс тавиад өгнө. Тэгээд ер нь улсын ажлыг хийж байгаа. Яг өөрийн хувийн юм гэж байхгүй болчихсон. Тэрийг яг социализм гэдэг байна. Тэгээд социализмын яг тийм дараачийн яг хөгжсөн сасна гэхээр коммунизм гэдэг. Үүнээс хойш харин дээр яг ингээд үзэхэд одоо хятадтай юм нэлээд ингээд коммунистийн төлөөх яг одоо хятадтай яг явуулж байгаа бодлого нь бас яг социализм юм уу гэж би ингээд бодсон. Тэгээд ерөнхийдөө яг нэг хоёр байхад одоо чөлөөт эдийн засаг буюу одоо либерализм, капитализм гэдгээр яваад одоо тэгээд коммунист хөрмээр байгаа социалист улс гэдгээр бас нэлээд яриагач хэлэх бодлоо гэж бодсон. Энэ дээр нэг хоёрхан юм байгаа. Яг энэ хоёрыг бас социализм, коммунизм, капитализм, либерализм гэдэг нэлээд гарч иж магадгүй. Тэгэхээр нэг зүйл хоёр зүйлийг ойлгоорой л гэсэн. За тэгэхээр эхний нэг юу байгаад тэгээд яг өнөөдрийнхөө юу дээр бас нэлээд жоохон уртуулж магадгүй. Тэгээд бас жоо цаг хэтрээд хэлэх юм бол дундаасаа ярилцж чаад хоёр хэсэг болгож боломжтой гэж бодож байна. Тэгээд юуны өмнө тэгээд яах юм бол тийм нэг түүхийн багш энэ биш улс төр энэ сайн мэдхгүй ч гэсэн яг тийм өөрийнхөө хэмжээнд бас нэлээд сонирхолтой гэж санагдсан учраас бас нэлээд жоохон алдаатай одоо сайн үзлүүлж юм уу те түүхийн баг зэрэг нэр томьёо тэгээд он цаг хугацаа нэлээд өөр ээж магадгүй. Гол өнөөдөр ярих юм нь болохоор нэг тийм агуулгын ярилцаад энэ хаашаа явах гэж байгааг ярилцгаая гэж бодож байна. Тэгээд өнөөдөр гол яриа нь ерөнхийдөө Шижинпин гэж одоо өнөөдөр өндөрлөлт төрсэн байгаа. Тэр хүн ер нь яаж явж хүрч вэ? Тэгээ ер нь өнөө хүртэл хятад юу болчих вэ гэдэг талаар ярих юм. Тэгээд үүнээс гадна яг бас нэг тийм хятад хүн дуртай дургуй ч юм уу тэгс нэг тийм
юу гэдэг эртнээс дайдаж ирсэн одоо монголчууд ч юм яг тийм гэхээсээ илүү тэгээд нэг жоохон тийм ер нь хятад бас ер нь жоохон өвжигтэй байдлаар яг ямар улс юм бэ гэдгийг бас харж үзье гэж бодсон. Тэгээд өнөөдөр яриа эхлэх юм эхлээ та нар үүнийг яг бодож үзчихсэн үү тийм хэдэн асуултад тийм бас авч үзье те. Ихтэй одоо ингээд социалист коммунист улс гэдэг одоо хүртэл одоо коммунист том ном байдаг. Тэгээд Японоор бол Кёсанто гэдэг тийм саяныхаа орол ер нь коммунист ном байгаа. Тэгээд тэр нь болохоор түрүү удирдаад яваад байдаг. Тэгээд сая уг нь бол коммунист гэдэг чинь улсын бүх юм удирдаал улсын л баян байх юм шиг гэж бодоод сүүлийн үед яг ингээд анзаараа харахаа маш олон сайтнууд төрөд байгаа тийм олон том одоо компаниуд одоо дэлхийд ч гэсэн тэрүүлж эхэлж байна. Одоо жишээлбэл нэг харизма хүн гэх юм бол Jack Ma тийм Alibaba байгуулсан. Тэгээд сүүлийн үед ялангуяа залуучууд нь TikTok тийм тэгээд Baidu гэдэг бас байгаа. Тэгээд Tencent гэдэг бас одоо бидний сонсож байгаа том компаниуд ингээд юм хятадаас сүүлийн хэдэн жил ингээд төрөөд гараад ирсэн. Ингээд бодохоор коммунист улс гэж яаж ингээд юм жири одоо ингээд ардын компани тийм хувийн өмчтөний компаниуд тийм хувийн өмчтөний одоо виртуалтай хүмүүсийн яа гараад ирчих. Энэ дээр бас ингээд бодож үзэх нь бас сонирхолтой байгаа даа. Хоёрт нь болохоор Ши Жинпин гэж одоо ерөнхийлөгч хиттэй. Яг одоогийн ерөнхийлөгч. Тэгээд 2012 онд өгн ерөнхийлөгч болсон. Яг 10 жилээр бол 2022 онд өгн бол өөрийнх нь ерөнхийлөгчийн бүр их хугацаанд дуусах байсан. Тэгээд өмнөх ерөнхийлөгчтэй гэсэн бүгд тэгжсэн. Хамгийн ихний ерөнхийлөгч гэж тооцвол. Гэхдээ одоо би энэ дэр улсын дараа тавьчихсан байна. Яг бас дотроо бас нэлээд сонирхол юм байл. Яг олон улс дахь улсын ерөнхийлөгч яваад байдаг. Дотроо болохоор ингээд бүх улсынхаа яг командлагч юм уу даргынхаа байдлаар бас тийм байдаг юм шиг байна. Одоо намынхаа дарга гэдэг байна. Гэсэн чинь саяхан 2018 он ингээд хугацаагүйгээр тийм ер нь баг өөхөө хөтлөө. Хизээж өөрийн дураараа баг болно гэсэн одоо энийгээ сунгаад хайчихсан. Тэгээд уг нь бол юм коммунист улстай энийг ингэж тийм дураараа сонгож болд юм бол яагаад ийм огтцсон гэдэг хурцчих тийм яг яаж яваад энэ шийдвэр биний юм гаргаж ирээд тэгээд намын ч гэсэн батлаад улсын ч гэсэн баталчихав юм. Яг яаж яасан бэ гэдэг бас мэдэх болоо гэж бас нэг асуулт тавьж үзсэн гэж бодож байна. Гуравт нь болохоор тийм хятад гэж хятад бол дэлхийн одоо 1-2 дугаар дайны өмнө тийм дунд жих юм бас бусад орнууд их тийм дарлуулж байсан ялангуяа Япон тийм Япон жишээлбэл бас зүүн хойд хэсгийг нь бас одоо ороод ирчихсэн бас хятадыг бас даралж байсан ч юм уу тийм 1800 оны сүүлээр тэр бас байгаа. Ийм байж гинт одоо жишээлбэл сүүлийн үед одоо 2012 он дэлхийн эдийн засгаар хоёрт ороод ирсэн. Яаж яваад одоо ийм бас гаралтай байсан тийм нэлээд ядуу байсан бас гинт одоо ингэ хөгжөөд ирчихв тийм. Яг ямар бодлогоор яагаад яваад ирчихв гэдэг нь бас тайлбарлаж чадах болов тийм ийм асуултыг бас тавьж үзэж байна. Дөрөвт нь болохоор ялангуяа сүүлийн үеэс нэлээд гараад байгаа. Тэгээ өөрөн Монгол тийм уугаад гээд үндэстнүүдийн нэлээд дарлаад байгаа. Тэгээд бас ялангуяа олон улсад нэлээд алдартай байгаа нэг Тайвань, Хонконг ч гэдэг тэр одоо бүс нутаг тийм тэр нутгуудтайгаа нэлээд бас одоо хатуугаар хандж байгаа ч юм уу тийм одоо зөвшөөрөхгүй ч юм уу. Тиймэрхүү өнөөс нэлээд байгаад байгаа. Тэгээд энэ одоо яагаад ингэж үсэж ингэж бодож чинь гэх юм уу. Тэгээд сүүлийн нь болохоор бас нэг тийм миний хувьд бол нэлээд бас мэдэхгүй юм байсан гэх юм бол энэ авилгал ер нь яг хэзээ яаж үүсдэг вэ тийм. Тэгээд бас хятад яг авилгал байгаа юу гэсэн асуулт. Тэгээд өнөөдрийнхөө яриаг ч юм бас хоёр байгаа ярих юм бол дараагийн яриа дээр яг эдгээр 5 асуултаас өөрсдийнхөө хэмжээнээс нэг хариулаад тэгээд бас нэг ярилцаж үзье гэж бодсон. За тэгээд гол ярианд оръё. Тэгээд жоохон давхартай гараад шүү яа. Тэгээд гол дөрөв гэх юм бол бидгээр хүмүүс гарч ирнэ. Өдрийн гол дөрөв. Тэгээд бидний мэд хүмүүсээс байгаа. Тэгээд манай гол дөрөв маань Ши Жинпин гэж байгаа. Тэгээд доотлын дөрөв гэх юм бол ер нь хятадын
яг хувьсгал үсэд энэ гараад илэрхийлж байгаа. Тэгээд зүүн гарт талаа одоо юм манай тийш юм байна. Бас аавнаас гол хүн байгаа. Тэгээд нэгээр нь одоо баг инээс баг түүгийнх нь үйл явцаас хэлээ. Жохон үзээд явна. Энэ тийм хятадын түүхийг бас нэлээд мэддэг хүний хувьд бол жохон юу ханаас болж магадгүй. За ерөнхийдөө бол энэ түүхийн ивэнтүүдийн энэ дээр оруулчихсан байгаа. Тэгээд хятадын хувьд бол гэх юм бол 1911 он 19-р зууны их хүртэл хаан цэцгэлтэй байсан. Тэгээд энэ шин гэдэг юм те. Энэ улс нь болохоор 19-р зуун хүртэл хятадтайгаа дэрэг барьж байгаа. Тэгээд энэ хаан цэцгэл нь хүчээ багасгаад одоо хаан цэцгэл буулгагдсан. Одоо бидний мэддэг одоо манж чин гүрэн гэх юм уу? Чин гэж унших юм байна. Тэгээд үүнээс хойш болохоор яг түүнээс хойш яг энэ одоо хувьсгал иргэдэд гарсан гэх юм уу? Тэгээд түүнээс хойш нэлээд хоёр том одоо намын хүчин одоо үүссэн байсан. Энэ хоёр намын хүчин болохоор юу гэхээр нэг нь болохоор зүүн гарт нь одоо ингээд одоогийн буюу коммунист нам, баруун гарт нь болохоор ардын нам гэсэн хоёр нам байсан. Тэгээд энэ хоёр нам нь ерөнхийдөө үүсээд тэгээд бас ард иргэдийг нэлээд командлаад одоо хаан цэцгэлийг авчаа. Тэгээд дээрээс нь газруудын одоо их дарахтай баячуудыг бас буулгасан. Тэгээд ер нь улсынхаа эрх мэдлээс өөрсдөө авсан. Тэгээд бас үүнтэйгээ зэрэгцээд бас тэр үед бас Японд бас нийлж байгаа энэ хоёр намыг нь хоорондоо тусдаа үүссэн ч гэсэн нийлээд бас Японтай дайтаад бас Японыг зөвхөж гаргасан байдаг. Тэгээд ганц өөрсдөө бас байлцчихсан юм биш. Бас дэлхийн бас 2 дугаар нөлөөсөн. Тэгээд бас Орос болон Америкт бас орж ирж одоо хятад туслаад ер нь хятад биш Япончдыг бас ялч чадсан гэж байдаг. Тэгээд анх ер нь яг энэ хоёр нам хятад яаж үүссэн бэ гэдэг нь сонирхолтойсэн. Тэгээд анх бол одоо Орос зөв толгойд бас гэх юм бас коммунист бас байсан. Тэгээд зөв толгойд бас нэлээд хүчтэй бас болчихсон байсан. Тэгээд бас коммунист гэсэн бодлогоороо явсаар байгаад тэгээд дэлхийг ерөнхийдөө зөв толгойд бас Оросд нь өөрсдөд нь нэлээд үйлчлсэн. Энэ коммунист гэдэг улс төрийн бодлого одоо нам гэх юм бол тийм учраас ингээд бусад улсууд бас ингээд энэ коммунист бодлоготой намуудыг байгуулад ер нь дэлхийд тэр чигт нь коммунист бодлого бас авсан хараатай байсан юм шиг байгаа Оросын хувьд бол тэгээд яг үүнтэйгээ зэрэгцээд яг Оросын одоо коммунист үзэлтнүүд ихэд ерөнхийдөө ийм хоёр нам байгуулад хоёулаа уг нь бол коммунист үзэлттэй юм шиг байгаа. Тэгээд зүүн гарт нь бол яг хитрхи яг социалист коммунист гэдэг утгаараа баруун гарт нь бол нэг ардын нам гэдэг утгаараас байдаг байсан. Тэгээд дэлхийн одоо энэ бас гадны иргэдийг ерөнхийдөө хөөгөөд Япончд хөөгөөд яг өөрсдийнх нь ирэх бол одоо Орос болон Америкт эрхийг нь биднэрт өөрсдөд нь үлдээсэн гэж үзсэн байдаг. Тэгээд үүнийхээ дараагаар яг энэ хоёр нам маань болохоор хамгийн хүчтэй хоёр нам байсан учраас одоо эрх мэдлийн төлөө бас хоорондоо нэлээд тийм дайтч хоорондоо өрсөлдөж эхэлсэн. Тэгээд үүнийхээ одоо үр дүн гэх юм бол зүүн гарт олон буюу яг жинхэнэ том коммунист үзэлтэй нам маань ингээд яасан юм аа. Тэгээд яг ингээд ясныхаа дараа гэх юм бол яг хятад одоо ингээд анхны бүгд амьд хятад ард тус гэж үүссэн. Энэ хизээ үүссэн бэ гэхлээр 1949 оны 10 сарын 1-нд үүссэн. Тэгээд анхны ерөнхийлөгч нь буюу удирдагч нь монголоор Мао Зэдун гэдэг хүн байгаад байдаг. Одоо 100 юуны дэсгэртэн дээр байдаг тавх сан. Одоо мэдчихэж байгаа. Тэгээд коммунист үзэлтэй хүн болохлороо яг ардын тийм ядуу иргэдийн нэлээд өөрийнхөө хүчээр нэгтгэж тэгээд хөрөнгөтнүүдийг дарыг гэсэн үзлээрээ бас нэлээд хүчтэй болж тэгээд одоо тэр хүчтэй байсан ардын намынхны ерөнхийдөө хөөж ялт байгуулсан. Тэгээд ингээд тэр ардын нам нь ингээд хөөгдөд одоо баруун зүүнд орох юм одоо байгаа энэ 50 гэж энэ ард улс дээр очиод тэгээд одоогийн ингээд 50-ыг хөгжүүлсэн юм байлаа. Тэгэхээр одоо ингээд тугийг нь харсан ч гэсэн яг тэрээдээс хоёр нам одоо тэр чигтээ ингээд үсчихсэн байгаа. Тэгээд яг одоо тусдаа улс гэхгүйгээр яг олон улсынхаа юм гэх юм бол 50 тэр ч гэсэн иргэд хятад дотор орсон байдаг. Гэхдээ одоо засаглал нь гэх юм бол ингээд 50 өөрсдийнхөө улс засаглалтай төрстэй том хот байгаа. Тэгээд ерөнхийдөө ингээд хятадын бүгд амьд хятад ард тус гэдэг анхудаа үүсээ. Тэгээд Мао Зэдун гэж яг өөрийнхөө коммунист бодлогоо явуулж эхэлсэн. Энэ үед ерөнхийдөө хятад яг гол төр баригч нь болохоор яг хятад ерөн сураад төгсчихсэн. Яг коммунист үзлийг одоо ингээд цаашдаа түгэх тийм бас нэг тийм
одоо монголоор бас тийм хувьсгалчд байдаг шиг адилханаар одоо ингээд хятадч гэсэн тэр хэднээс 20 хэдэн бас нэг тийм одоо Оросын коммунист үзлийг оруулах тийм хүмүүс ерөнхийдөө энэ намыг өдөртөө бас ялт байгасан юм байлээ. Тэгээ энэ дээрээс гарахад одоо энэ Мао Цзэдун гэж юм байгаа. 1949 оноос 1976 он хүртэл ерөнхийдөө Японы хятадтай удирдаад явсан юм одоо командлагч удирдагч тий анхны удирдагч байгаамаа. Тэгээ ингээд ерөнхийдөө үүссэн. Тэгээд нэг нам одоо ингээд төрийн бүх эрхийг барьчиж байгаа учраас энэ намын тогтолцоо ерөнхийдөө бол хамгийн дээр нь байгаа. Улсаа хамгийн дээр юм армаач удирдах байгаа бүх эдийн засаг бүх бодлогоо барьчиж байгаа нэг тийм коммунист тогтолцоо үүсэж байгаа. Тэгээд энэ болохоор одоо хятадын коммунист намын тогтолцоог нь харуулж байна. Дээрээс хөгжсөөр байгаа одоо нэг иймэрхүү байдаг юм шиг байгаа. Тэгээд 7 том юм одоо хэдэн том 6 том юм үе шатал. Тэгээд хамгийн том нь болохоор одоо манай Ши Жинпин маань байгаа. Одоо яг намынхаа том удирдагч та бүр улсын бүх юм гэж олоос толгой ерөнхийлөгч яваад байдаг. Түүнийхээ доор бас нэг 7 хүнд ирэх юм байгаа даа. Энэ Ши Жинпин өөрөө яг удирдагч нь ороод. Тэгээд энэ 7 ерөнхийдөө бол одоо бүх юмныхаа дээр байгаа. Одоо улсын төр засагтай хурал гэх юм уу парламентынхаа дээр нь байгаад одоо намынхаа яг хамгийн чухал 7 хүн байгаа. Тэр нь болохоор бүх бодлогоо одоорч явуулдаг. Тэгээд бас ингээ бусд нь бүгд одоо ингээ хичнээн сайн ингээ мемберүүд гэж байгаа гişүн. Тэгээд энэ одоо энэ нам руу ороход бол бас ингээ жирийн ингээ би ингээ нам руу орчихгээд орчдөг. Одоо ингээ бас нэг тусгай зөвшөөрөлтэй өөрийн одоо бас орыг тэгээ мэдээлэл өгч чийж тэгээд намаас нь цаанаас ингээ хүлээн зөвшөөрч үзэж сурталчилсан зөв байна гэдэг бүх юм шалгаж аваад бас маш ороход бас маш хэцүү. Тэгээд нэг орцсон байхад бол ер нь хамгийн бас ухаантай мэлхтэй хүмүүстэй бас ордог юм лээ. За ингээд нэг ийм нам бол ерөнхийдөө үнээс 1949 оноос ерөнхийдөө бүх хятадыг удирдах эхэлсэн. Тэгээд энэ дээр харагдаж байгаа нь болохоор хятадын их өсгөлэн гэж юм үүссэн. Тэр нь болохоор 1958 оноос 62 онд үүсчихсэн. Энэ болохоор яагаад үүссэн бэ гэхээр яг ингээд коммунист бодлогын одоо ингээд бас алдаа гэж бас үүссэн байт юм байлаа. Яагаад вэ гэхээр коммунист болохоор ингээд хүмүүс бол социалист коммунист болохоор улс ингээд бүх юм ингээд хийгээд өгнө. Тийм болохоор яг улсын өгж байгаа ажлыг хэрэглэдэг хүмүүс юм. Тийм болохоор хувийн ажил одоо хувийн эрх ашиг одоо хувийн юм гэсэн байхгүй болчихно. Тэгээд ер нь улс баг зэрэг тийм буруу бодлого болчихоор ингээд маш олон төрлийн одоо хүмүүс ингээд хараад ирээд өргөдөн. Энэ зав дээр харж байгаа болохоор их өсгсөн хүмүүсэд баг ингээд 15-аас 55 сая хэмжээний одоо бас юу юм шиг аа ингээд хэмжээний хүмүүс ингээд өсгөнөөс болж үхсэн ингээд өсгөлэн болоо өвчин тэ. Тэгээд яг энэ үед болохоор тэгээд анхны удирдагч байсан ингээд Мао Цзэдун нэр хүнд бол уг нь бол анх одоо ингээд энэ өртлөө бол 10 жилийн хугацаанд бол яг ингээд хувьсгалыг авчирсан тэ. Яг хятадд өөрсдийнх нь эрхэмлийг авчирсан гэх юм уу. Тэгээд коммунист хүмүүсээ бүх хэдтэй удирсан гэдэг маш том юм нэр хүндтэй байсан болооч яг энэ ингээд маш их өсгөл нэр үүдэг бас намынх нь буруу бодлогоос болоод бас олон хүмүүс амар өгцөн. Үүнээс болоод бас улстай ч гэсэн бас нэр хүнд бас нэлээд дөрөтч эхэлсэн байгаа. Одоо Мао Цзэдуны бол тэгээд манай хүмүүс болохоор бас нэлээд хувьсгаж удирдагч нэлээд харьяасан болохоор бас дараачихаа өөрийнхөө салхмыг авсан. Тэр нь юу байсан бэ гэхээр ингээд соёлын хувьсгал гэж хэлсэн байгаа. Тэр соёлын хувьсгал нь болохоор бас 10 жил үргэлжилсэн. 1966 оноос 76 он хүртэл. Тэгээд энэ соёлын хувьсгалаараа юу хийсэн бэ гэхээр нэлээд тэр барууны соёлтой. Тэгээд бас энэ Европоос орж ирж байгаа болон бусад улсуудаас орж ирж байгаа соёлуудыг бүгдийн ерөөхдөө бол өвөөйсэн. Тийм болохоор юм гадны соёл, гадныхны гэдгийг ерөөхдөө төрж өгөөж гаргаад тэр нь гадны юм хэрэгжилж байгаа одоо тийм жишээ нь классик үрдчийн сонсож байгаа гэх юм уу тийм кинонуудаас нэг юм бас байдаг. Хил тоглож байгаа хүмүүс ч юм. Тэдний ерөөхдөө ингээд улсын байсан гэж үзээд бас ингээд нэлээд бүгдийн нэг хилмигдүүлэлт оруулаад бас нэлээд хургасан байгаа. Тэгээ энэ нь болохоор Мао Цзэдуны үхэл хүртэл ерөнхийдөө үргэлжилсэн байгаамаа. Тэгээд энэ үеэр бас хятадын бас нэлээд хамгийн том сэхэтэн хүмүүс байхгүй болсон. Тэгээд бидний бараг тийм хөдөө болоод тосгон руугаа хөөж бараг ногоо тарь гэж нэлээд хөөс юм шиг байгаа. Тэгээд энэ соёлын хувьсгал маань ерөнхийдөө 1976 онд ингээд дууссан байгаа Мао Цзэдуны үхлээр. Энэ үед яг юу болсон бэ гэж байгаа.
Тэгээд Мао Зэдун тэр дахиад хэлэхэд энэ Мао Зэдун гэж өдөрдөгч байгаа. Тэгээд дөрөв бас энэ дээр гарч ирсэн. Энэ хоёр нам хоорондоо дайтаад тэгээд яг ингээд коммунист нам нь ялсан гэж байгаа. Тэгээд яг энэ хоорондоо дайтчих хугацаанд бол бас нэлээд олон юм болсон байгаа. Жишээлбэл ардын нам нь ер нь ялаад бас одоо энэ Мао Зэдуны дараа толгоосоос энэ намд хөөгөөд ерөнхийдөө явж ирсэн. Тэгээд энэ үед бас нэг чухал хүн гарч ирсэн байна. Энэ чухал хүн хин юм бэ гэхлээр одоо манай одоо гол төр Шижэ байна. Аав нь буюу одоо энэ Шижүнкүн гэдэг. Монголоор яг юу гэж хэлэх юм бэ? Японоор болохоор Шижүнкүн гэдэг юм байлаа. Тэгээд Шижэ байна аав нь байгаа. Энэ хүн болохоор Мао Зэдуны бас одоо ялт байгуулахад 49 онд яг хувьсгалыг ялт байгуулахад маш том үүрэг гүйцэтгсэн хүн. Юу юм бэ гэхлээр ер нь ингээ Мао Зэдуны зүгтээ явж байхад бас өөрийнхөө хамгаалж ирсэн хоттой ерөнхийдөө Мао Зэдуныг бас хамгаалж аваад тэгээд гаднаас ирсэн юугаач гэсэн ерөнхийдөө тогтоосон одоо эсрэг намынхаа хүчийг гэсэн тогтоосон. Үүнээс хойш ч гэсэн яг тэр үедээ маш том Мао Зэдун тосрог гэсэн учраас хувьсгал ясны дараа саяны энэ одоо их өргөчтэй хамгийн том тэр үедээ болохоор G9 гэж байсан юм шиг байна. Саяны одоо намынхаа ихний топ 10 хүний нэгээр нь болоод бас явсан байгаа. Тэгээд маш том үүрэг гүйцэтгсэн хувьсгал үүрэг гүйцэтгсэн учраас Мао Зэдун ч гэсэн ихтэй хүн байсан. Тэгээд ерөнхийдөө бага нас гэх юм бол 15 нас хүртлээр Ши Жинпин бол ерөнхийдөө Бээжинд маш тийм баяжтай амьдэрдэг хороолт. Тэ бас нисхэдэн хүн одоо хувьсгалчтай 2 дугаар үед тэгээд бас алдартай байсны болоод нэлээд бас бага насны бол нэлээд бас хангалуун өнгөрсөн гэж хэлэхэд болно. Гисэн хэдэж ерөнхийдөө уруудалт үүссэн байгаа. Ямар уруудалт үүссэн бэ гэхээр соёлын хувьсгал ерөнхийдөө гараад тэгээд соёлын хувьсгалаас болоод 1968 онд Ши Жинпин аав нь бол намын эсрэг юм үзэл суртал гаргасан гэдэг тийм шалтгаал 16 жил ингээд шоронд явсан байгаамаа. Тэгээ энэ болохоор юу гэж үзсэн бэ гэдэг нь маш олон төрлөөр үзсэн байдаг. Тэгээ яг гэхээр нам дотор хитрхи юм өрсөлдөөн бол нам өгнөд нэг том нам байгаа. Тэр нам дотор бас олон тийм бүлгүүд байгаа. Тэр бүлгүүдийн ингээд хоорондын өрсөлдөөнөөс болоод бас энэ дээр нэг хилмигдсэн гэж үздэг юм шиг байгаа. Үүнээс болоод ерөнхийдөө ингээд хөөгдсөн байгаа. Яг шоронд явчихсан. Яг намын эсрэг үзэл суртал гаргасан гэдэг утгаараа яг үүнтэй зэрэгцээд 1968 онд Ши Жинпин 15 настай байсан гэдэг хангалуун амьдарч ирсэн гэдэг Бээжингээс бас зэрэг хөөгдсөн байгаа. Тэгээд энэ соёлын хувьсгал гарчсан байсан учраас юм ингээд ерөнхийдөө эрдэм намтай хүмүүсийг бас хөөж исэн. Одоо Мао Зэдун бол тэгээд та нараа ингээд ном уншаа явж ирснээс хөдөө явж ингээд тариа гээд ерөнхийдөө хөөж гисэн байгаа. Тэгээд манай гар бас ингээд хөөгдсөн. Тэгээд хөдөөд осгон руу ингээд цөлөгдөөд тэгээд бас аавнаас ингээд намын эсрэгээс учраас ингээд соёлын хувьсгалаас нэлээд ингээд тэр соёлыг ингээд одоо хувьсгал хийсэн байгаа. Одоо намын сэхэтнүүд бас нэлээд ад үзэгддэг байсан. Тэгээд тосгондоо ч гэсэн нэлээд бас нэр хүнд муутай байсан байгаа Ши Жинпин юм. Гэсэн хэдий ч манай хүн болохоор нэлээд бас багтаа юм нэг хятадтай ингээд 3 улсын түүх гэж байдаг. Түүний ингээд бас тэр одоо цөлөгдсөн тосгоныхоо бас хүүхдүүд бас нэг ярьж байгаа бас нэлээд бас гайгүй хайлтцаа үсгээд тэр тосгондоос гайгүй алдартай болсон юм шиг байгаа. Тэгээд үүнтэй зэрэгцээд бас нэг 4-5 жил өнгөрөөд тэгээд хятад яг ингээд нэг том байгаа тийм Кёсантай гэдэг коммунист том нам байгаа. Тэгээд тэр коммунист том одоо намдаа орохгүй бол ерөнхийдөө ирээдүйн маш хэцүү байсан. Тэгээд бас аавнаас ингээд улсын эсрэг бас гээд хэрэгтэй шорон байгаа учраас бас ороход бол нэлээд хэцүү байсан. Тэгээд бас ингээд тосгондох өөрийнх нь одоо ингээд яхан үйл ажиллагаа ч юм уу тийм. Тэгээд одоо намын гэсэн сэтгэл тэгээд намдаа ерөнхийдөө ингээд залуучуудын намд ингээд илцгээр 10 удаа бараг өргөдлөсөн гэж байгаа. 10 дахь удаага болохоор арай гэж ингээд залуучуудын намд нь ороод түүнийхээ бас хэдхэн жилийн дараагаар яг албан ёсны коммунист намын гишүүн гэж хэлсэн байгаа. Тэгээ үүнийхээ дараагаар манай хүн яг одоогоор Азийн топ сургууль байгаа юм. Цинхуа их сургууль гэдэг. Японоор нэг Сейка сургууль гэдэг юм байлаа. Түүнд болохоор 1975-аас 79 оны үед бол одоо химээр сурдаг гэсэн гэдэг юм байлаа. Тэгээ орохдоо яаж орсон бэ? Одоо болохоор яг хүмүүс ингэ нэлээд шалгалдаг өөрсдөө. Энэ үедээ болохоор бас тийм соёлын хувьсгалын намын тогтолцоогоор бас ороод сургуультай сурсан байгаа.
Тэгээ энэ бол ерөнхийдөө хиний Шижинбэний хамгийн ганц юм. Ер нь хэд Шижинбэний ингээд нэлээд уналттай үе байгаад бас өөрөө бас ингээд гарч ирсэн үе нэгэнэ. Тэгээд их сургууль байж ах хугацаанд нь болохоор бас юу хийсэн байгаа. Буцаад өөртөө нь болохоор тийм бас нэлээд таатай нөхцөл байдал үүссэн. Юу хийсэн бэ гэхээр Мао Зэдун бол өмнөх өдөртөгч байсан Мао Зэдун ингээд нас орсон байгаа. Одоо энэ соёлын хувьсгал одоо 76 онд дуусч. Яг үүнтэй зэрэгцээгээр одоо дараагийн эрх баригч гарч ирсэн. Энэ ямар хүн бэ гэхээр энэ Тошихэ гэдэг одоо японоор хэлэх юм бол Тошихэ гэдэг. Энийг нь одоо яг дуудлага юм болоо. Ер нь дараа нь Тошихэгийг авчи. Тошихэ хүн ерөөхдөө дараачийн бүх хиттэй одоо коммунист намын удирдагч одоо бүх хиттэй удирдагчаар томилогдсон байгаа. Энэ болохоор юу явуулсан юм бэ гэхээр чөлөөт эдийн засгийн бодлого явуулсан байгаа. Тэгээд уг нь бол коммунист нам бол энэ чөлөөт эдийн засгийг юу дэмждэггүй байсан. Тэгээд ер нь улс бүх юм удирдах, улс бүх хүмүүст одоо ингээд цалингийн тараагаад улс бүх юм удирдахаар байсан. Тэгээд яагаад энэ хүн сонгогдсон бэ гэхээр Мао Зэдуны үеэс эхлээд саяны их өсөлтөн бас гарсан. Тэгээд дээрээс нь ийм соёлын хувьсгал гараад тэгээд хүмүүс хятадын эдийн засгийн чигтээ унчихсан байсан. Тэгээд бас хүмүүс нь маш их ядуу байсан. Тэгээд ганц нам ингээд бүх одоо хятадыг удирдах нь олон сая хүн байсан болохоор удирдах ерөнхийдөө хүч нь ингээд суларч эхэлсэн байсан. Одоо Мао Зэдуны саяны 2-3 одоо энэ юунаас дараадлаас эхлээд тийм учраас нам нь бол өөртөө нэлээд ухаарсан юм шиг байна. Тэгээд энэ ерөнхийдөө эдийн засгтээ ер нь хамгийн хүчтэй хүнийг сонгоё гэсэн байгаа. Тэгээд Тошихэ гэдэг хүмүүс болохоор одоо ингээд удирдагчаар сонгогдсон байгаа. Тэгээд түүгэндээ ч гэсэн Тошихэ ерөнхийдөө чөлөөт эдийн засгийн бодлого гэж явуулж эхэлсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр социалист нийгэм нь бол ерөнхийдөө байгаад байгаа. Ер нь болохоор яалтчгүй ингээд нэг коммунист нам байгаад байгаа. Нэг социалист үзлүүд улс төрийн үзлүүд явуулдаг. Тэгээд хэрэг одоо ингээд социалист ажиллах юм бол ингээд нам гэдэг зүйл нь одоо ингээд байраа тавьж өгөхөөс аргагүй болчихно. Тийм учраас өмнөх өдөртөгч Мао Зэдун бол намынхаа бол үзэл сурталыг бол хүлээн зөвшөөрнө. Тэгээд нам нь бол хүчтэй хэвээрээ байна гэдгийг авч үлдээд ядуур болон өсгөнөө их даван гарахын тулд одоо чөлөөт эдийн засгийн бодлогыг ерөнхийдөө дэмжиж эхэлсэн болохоор үүнээс эхлээд одоо энэ бол хятадд бол ийм социалист чөлөөт эдийн засгийн бодлого гэж юм нэгдэж эхэлсэн. Тэгэхээр улсаас нь ерөнхийдөө хүмүүсийг бол энэ тариачтай ч юм уу жирийн хэрэгтэй. Та нар ерөнхийдөө боломж байх юм бол ингээд чөлөөт эдийн засгаараа тэ өөрсдийнхөө ингээд юмаа үйлдвэрлээд юмаа байгуулад хувийн эрх ашиглаж гэсэн олоод явж болно. Тэгээд улсаас энийг ерөнхийдөө дэмжиж өгнө. Тэгээд тодорхой хэмжээний ингээд улстай ингээд дотроо төлөөд ч юм уу тэ тодорхой хэмжээний ингээд юмаа төлөөд их та нарыг бүрэн утгаар дэмжинэ гэдэг юм явуулж эхэлсэн. Яг үүнтэй зэрэгцээж гисэн ядуурл багасчихсан. Ер нь хятадын одоо ингээд ороодлол үүнээс хойш ерөнхийдөө эдийн засгийн хөгжөөснээрээ бас нэлээд том эргэлтийг бол хийсэн байгаамаа. Тэгээд энэ Тошихэ гэж болохоор ингээд соёлын хувьсгалаар ингээд хилмигдсэн ингээд өөрийнхөө ингээд итгэлтэй хүмүүсээ ингээд хилмигдээд шоронд явцсан хүмүүсээ татаж эхэлсэн. Түүний дунд нь болохоор хэн байсан бэ гэхээр манай Шижинбэний аав нь байсан. Бас Шижинбэний аав нас юм эдийн засгийн бодлогоос нэлээд дэмждэг бас нэлээд хүн байсан юм шиг байгаа. Тэгээд шоронгоос одоо Шижинбэний их сургууль сурж байхад нь Шижинбэний аав нэг шоронгоос болдогдоод дуудаад яг одоогийн намын болон улс төрийнхаа хамгийн том хүн нэлээд бүх хүмүүсийн нэгээр бас томилогдсон байгаамаа. Тэгээд бас аав нь ч гэсэн ерөнхийдөө энэ Тошихэгийн ерөнхийдөө эдийн засгийн бодлогуудыг бас одоо бусад хятадын бүх газар нутгаар тэ баг-багаар ингээд оруулж чөлөөт эдийн засгийн бодлогыг ерөнхийдөө явуулж эхэлсэн байгаамаа. Үүнээс хойш ерөнхийдөө хятадын эдийн засаг сэргийж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээгээр манай Шижинбэний бас карьер бас эхэлсэн байгаамаа. Тэгээд аав нь ялцчих ингээд төрийн маш том албан тушаалтан болоод эхэлсэн. Тэгээд үүнтэй зэрэгцээд бас их сургуулаа төгсөөд Шижинбэнаас ингээд ажил орж ирсэн байгаа. Тэгээд ямар ажил хийсэн бэ гэхээр мэдээж энэ намтай холбоотойгоор одоо ингээд ихэндээ бол намынхаа гэдэг улсынхаа төв айрам гэх юм уу те. Тэрнийхээ ингээд нарийн бичгээр ажиллаад бас нэг тийм аримтай, зэрэг аримтай холбоотой бэкграунд үүсгэсэн байгаа. Тэгээд
үүнийхээ дараагаар бас энэ хотын захирагчийн нарийн бичгээр нэлээд жил ажиллаад явсаар байгаад саяынхаа намынхаа ингээд төв намын централ комьюнити гэж байгаа. Энэ дээр ингээд намын тогтолцоос ингээд яг ингээд томчуудынхаа дараагийн байрал дээр ингээд сонгогдоод бас ороод бас намынхаа хувьд ч гэсэн өөрийнхөө нэр төр ингээд нэлээд өссөн явсан байгаа. Тэгээд том бас хотуудаа бас манай шижим банаас удирдаад эхэлсэн байгаамаа. Тэгээд үүнээс хойш ерөнхийдөө шижим баны өөрөө ч гэснээс нэлээд сайн байсан юм шиг байгаа. Тэгээд карьер нь бол ерөөдөө дэшэл өсөд байсан. За яг саяны яснтай бас зэрэгцээд нэлээд байгаа юм шиг. Тэгээд тэрийг бас дараагийнхаа яриагаар ярих удаа тэгвэл